За сайн байцгаана ингээд Cherry Talk Show маань энэ удаагийн дугаар хийж байна. Энэ удаагийн дугаард Аймаг Production-ы бүжигчин Төгөө маань оролцож байгаа. Тэгээ ингээд Төгөөтэй танилццгаая. За сайн уу. Яцгаана. Окей. За Төгөө маань ингээд бүжиг хийгээл явж штэ. Читэр яасан. Холливинээр тэгээд бүжиг хийгээл явсан уу? Халлоуин дууссан. Дууссан. Халлоуинаар амар олон газар бүжиглсэн. Амар олон газар бүжиглсэн. Тэгээд паринууд айгүй амар их болдог болчихж тэгээд паринууд ч айгүй их болдог. Түрүү жилээс бүр ихсчих чүү. Амлын бүр солиотой их сая маршал ирэхэд 3000 байж тээ. Халлоуин зөвхөн хэлж байгаа. Тэгэд ер нь бол мэдгүй бас гадны соёлууд, гадны юмнууд орж ирээд шиг. Гэхдээ энэ дундаа бас яг гоё ойлгож тэмдэглээд байгаа нь бас байгаа юм болов уу? Тийм баг тий. Холливуд гэснээс тэд чи 3000 залуучууд өөр газруудаас хийж байгаа шүү дээ тий. Чи одоо өөр ямар газрууд төр явчих. Мэдгүй зааж экстрим орж байгаа, айд орж байгаа. Нэг клубуд яг бүх л клубор орсон л доо. Нэг залуучууд ярихаараа нэг шоуц нэрэд ингэж бодсон. Яг гоё утгаар тэмдэг чадчихна юм Холливуд. Утгаар нь тэмдэглэн гэвэл жоохон гэр бүлсэг байх хэрэгтэй байхгүй Холливуд тэмдэглэхээр. Хүүхдүүд нь гарч явж айлгын хаалгадаг шууд, айлгын гинэ. Айлын хаалгадаг шууд. Чихэр өгөөл авалцаал юу дээ. Тэр хулууны соёл өдрийг жоохон оруулж ирэл ч юм уу. Гэтэ манайх ч юм байрнуудад байдаг. Хашаа байрныхаа гадаа бас хулуу тавих ч жоохон хэцүү. Гэтэ заавал нэг хийгээд байгаа албатай шүү дээ. Бүр яг тийж албатай гоё. Хүмүүс яг сонирхолтой хүмүүс л те. Тэг хүмүүс юу Холливуд нэг аягүй их юу л яд юм блэ. Шүмжилт юм блэ. Цагаансараа хийж чадахгүй тийм байл тэмдэглээ, ийм байл тэмдэглээ гээл. Тэн дээр юу гэж бодож чинь. Тэмдэглэх ер нь ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Манайхан ч яг нэгэн тэмдэглээд ирчингүүд бүгдээр араас нь хуйларчдаг байхгүй юу? Одоо нэг хийгээд ирэхээр араас нь хуйларчдаг. Тэгэхээр Холливуд айгу гоё юм шиг харагдал, нэг нь гоё уцлаад, өгтөд нь секси харагдал ирэнгөө залуучууд араас нь дагаад явж магадгүй л дээ. Гэтэ яг зүгээр юмнууд орж ирж байгаа ч айгу гоё штэ. Бүр орж ирэхгүй байснаас илүү. Тэгтээ бас нэг юм хитрхи ихтчгээрээ нэг навс ундаг нэг жамтай. Тэгэл угаасаа та бүхэн харж байгаа бох яг л нэг тийм бидэн ш нэг. Монголд орж ирж байгаа юм болгоо одоо ч гэсэн одоо фитнес хичээлдэг охин залуучууд амар их байна. Нэг өдөр пүг нэг өдөр бүжгээр хичээлдэг залуучууд амар их байсан. Пүг тэгэл нэг тийм. Юм тууштай нэг яахгүй те. Яг нэг юм юу байд юм аа. Зүрхний цогч яг яваал ундаг гэсэн. Одоо энэ манай өсвөр насны хүмүүс залуучууд те. Залуус хим аяг юу ямар швэн. Одоо чиний нүдээр харахад. Хим аягоо тий. Одоо стайл, имиж те. Бие зүг авч явж байгаа байдал. Одоо чи айгүй олон хүмүүсд хичээл зааж байгаа. Мянгаар зааж байгаа. Тэгэхэд тэр дундаас ч одоо хүмүүсийг харж байгаа шүү дээ. Ер нь бол хүмүүжлэн хэрвээ те. Тэр тал дээр юм байна. За яг хүмүүжилгээд ярих юм бол угаасаа жоохон болоогүй л баг. Яг тэр бидний аав ээж нар яг угаасаа айгүй гоё орчинд бол хүмүүс биш шүү дээ. Айгүй хэцүү үед хүмүүс. Тэгэхээр бидний хүмүүжлэг аав ээжийнхээ суурин дээр байна. Тэгэхээр бид нар бол жоохон хүмүүжлэх нэг тиймэрхүү. Хим маяг гэхээр ялчгүй л миний бодлоор өөрсдийн гэсэн нэг тийм ямгумууд яг хүн болгоо өөрийн гэсэн үзэл бодлого юм шиг. Одоо жишээ нь гадаадд байх юм бол би багасаа бүжигчин болно гэсэн бол бүжгээр айгүй тууштай хичээлдэг ч юм уу би тийм болон тийм гэдэг. Монголд болохоор харин хүн болгоныг боксонд орох гэдэг. Яг нэг хүн болгон юм байх хэрэгтэй гэсэн нэг хайрцаграа орох гэдэг. Тэг би тэрийг юун дээрээс хараад байна гэхээр нэг хідэн мэрэгжлэл сонгоод байгаа байхгүй юу? Аав ээж нар нь ч гэсэн яг тэрийг сонгуулад байдаг юу гэхээр окей за нэг юм чи хийж болох юм, инженер хийж болох юм, уул уурхай, гадаад харилцаа, хуульч, эдийн засаг яг нэг юм хитгэн мэрэгжил байд юм шиг аав ээж нар нь энийгээр явах юм бол чи мөнгө олно гэдэг. Гэхдээ миний хувьд бол яг чи үнэхээр хайртай дуртай юм а хийгээд араас нь хичээгээд сэтгэлээ зориулах юм бол угс ямар ч юмнаас мөнгө олж болдог. Мөнгө бол нэг номер нэг зүйл биш тэгэхээр. Тийм. Гол нь эргээд одоо бүр хөгшөрчөөд эргээд харахад би аз жаргалтай ажиллаа хийж яснаа гэдэг л болно шүү дээ. Тэрнээс биш миний аавын сонгож өгсөн надад ажил манайх удмаараа энэ ажлыг одоо хэд үедээ хийж байна. Би бол хийх ёстой. Тэр бол нэг яг тэр хүний дотоод чинь мөн чанар чинь биш жоох гэж боддоо шүү дээ. Тэгэхээр одоо ингээ бүжгээр явж байхдаа өөр бас бүжгийн хамтлаг тий хамтлагууд бас байдаг баг тий. Тэр дундаа ер нь хоорондоо тийм өрсөлдөөн үүсэх юм өрсөлдөөн одоо жишээлбэл чи одоо ингээ сайн бүжгэлээд тэр чи тэдний бизнесийг тий бид тэдний бас ажлыг булааж авч яах гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгэхээр тэр дундаас маргаан үүсэх юм. Чи би надад ч бүжиглэх байсан шүү дээ ч гэдэг юм уу тийм. Яг ухамсартай залуучууд бол өөртөө ядагдаад ирэх юм бол би хичээх ёстой байна гэж ойлгоно л доо. Ухамсаргүй ч юм уу юу дээ. Ухамсаргүй хүн гэдэг нь би яг бүжиг дээр ярихаар ямар хүн болчиход байна гэхээр гадаад хэлгүй. Энэ чинь гадны соёл шүү дээ. Бүжиг гэдэг чинь гадаад хэлгүй, гадаашаа гарч үзээгүй. Ер нь нэг тийм одоо дотооддоо л хүн хүнтэй яриад ингээд ардур урдургүйгээд ажил болгоо сурцсан ч юм уу. Тийм хүмүүс яг ингээд бүжиг рүү орж ирээд
одоо л байгаад байдаг хүмүүс байдаг л да. Тэгээ тэр хүмүүсийг юу гэж үздэг вэ гэхээр би одоо гадаад руу сураалын юм хийгээл байна. Тэр хүн Монголд байгаа л ингээл халтур юм хийгээл байна. Энэ хоёр бол адилхан левлийн хүмүүс. Би бүжчин чи бүжчин. Тэгээ бүжиг бол эрхчлөө хүн мэдрэл бүжиглэх хэрэгтэй дэрээс нэг тийм. Миний бол юу жоохон утгагүй юм яриад байдаг. Тэгээд яг хөө тийм хүмүүс зайгаа тавьж өгөхгүй. Яг хөө зайч гэдэг юм байхгүй л да тэр хүмүүс. Нэг тийм хизээч нэг бууж өгдөг нэг тийм сонин байдаг шүү дээ. Тийм. Бүжиг энэ одоо аав эзэн хүүхдүүдэд бүжигийг нь явуулж чинь. Тэгээ аав одоо танад юунд орлоо гэхэд аав ээж та цуг ирдэг ч юм уу те. Тийм тохиолдол байх уу? Ганц хоёр аав ээж нар үт юм аа. Гэтэ тэр аав ээж нар нь ямар шалтгаанаар ирдэг юм гэхээр би танад ингээ хүүхдээ нэгс жил явуулъя. Тэгээ дараа нэг гигэн алсын одоо ч юу лээ. Тэгээ хүүхдийн тэмцээнд оруулаад бас нэг медаль зөвлөж ухаантай юм. Тэгээ чи нэг жил сайн бэлдээд өгөөч гэсэн утгаар орж ирнэ. Эсвэл манай хүүхд амир жижиг юм аа чи нэг жоохон гадагшаа задлаад өгөөч гэж нэг ганц хоёр орж ирнэ. Тэрнээс биш хэр оргийн аав ээж хүүхдэд чирж авчраал за миний хүү гудамжны бүжиг сур гэдэг бол жоохон үйл хэршгэл асуудалтай болох юм байна. Энд бүжиг сурах дэвсэл шаарддаг юм. Одоо чи чам дээр огт дэвсэлгүй үрээд ирлээ. Тэгэхэд одоо тэр хүүхдийг те гой бүжиглдэг. Өөрт нь бол мөрөөдөл байгаа. Тийм бүжигчин болъё гэсэн ч юм уу те. Огт дэвсэлгүй хүүхдийг ингэ хэлж байгаа шүү дээ. Энэ ч л дэвсэл болохгүй миний бодлоор. Бид нэр үзгээр бичгтээ анх бичиж чаддгүй л үстэй аавсгийг. Тэгээ багш нар ингээл аавсгийг дүүрэн бичүүлээл анх бид нар алхаж чаддгүй байж байгаа л аав ээж ингээл юм төшүүлээл алхуулаад энэ чинь бид нар бас энийг сурах гэж зөндөө зовсон шүү дээ алхаж сурах шүү дээ. Гүйдэг болоод тийм гүйдэг болоод тоглодог болоод яг тэрнтэй адилхан бүжгэлд сурахад чи алхаж чадж гин үү чи бичиж чадж гин үү чи хөдөлж чадж гин үү наа чи нэвсэл миний бодлоор тэгэхээр зүгээр бүжиг гэдэг чи яг яаж эвлэгхэн хөдлөх вэ хөгжмөн дээр тийм л ухаан болохоор миний бодлоор зүгээр чамд зөв заагаад чи өөрөө тууштай байгаа тууштай сурах юм бол ямар ч нэг эвсэл гэдэг асуудал ер нь гарч ирэхгүй юм сая. Гэхдээ заримдаа нэг тийм бүр нэг юм болцсон хүмүүс байдаг шүү дээ. Ерөөсөө амьдралын хэм маяг ч юм уу да. 20 жил ингээ компьютераар цуцсан. Яг ийм нэг биос 20 жилийн дараа гинт задлж мадлна гэдэг бол жоохон хэцүү. Тэр ер нь хэм маягаас ч шалтгаан нэг амьдралын хэм маяг. Багасаа чи найзуудаа юм чөлөөтэй өссөн бол илүү амархан ч юм. Ингээ өссөн бол хэцүү. нэг сонио асуудсан. Чи салтан уурхай хүмүүс үзсэн үү юм? Салтан уурхай ч юм уу эсвэл уурхай оймс ч юм уу? Уурхай оймс бол өмсчихсэн. Манай найз гэдэг юм айгуу гоё. Дандаа оймс уурхай авчдаг байхгүй юу? Тэгээд хийж чадахгүй sorry. Би ч юм таартай гэхдээ би зэн хийж чадахгүй. Тэрний оймс надад уурхай авчдаг байхгүй юу? Тэгээд чиний оймс яг надад уурхай авчдаг юм хэрэг. Нэг улсын нэр хэлээд байт юм аа. Тэр улсын ерөнхийлөгч оймс нарт уурхай авч ирсэн. Ямар амаатай ингээл чи үнийгтэй гаднаас шүүх гэдэг байхгүй. Уурхай оймс өмсчихсэн. Тэгээд чи нөгөөт нь юу вэ? Өмд. Уурхай өмдтэй. Бүжигчдийн хувьд бол өмд задарна гэдэг бол амар тийм энгийн асуудал. Бүжиглж яхад трак гэж задраа авчин бүжиглдэг. Гэхдээ тэрийг 2-3 нэг өмсөд яваад гэдэг бол нэг юм байхгүй. Тэгээд яг та тэгээд сүүлийн үед Nike Adidas-ийн буян гарын юм гоё. Сундаг материалтай. Спортын өмдүүд гоё гарч ирэлээ. Тэгэл одоо ингээл хүн бүжиглээл мэдээч чи одоо арга гэр амьдрал те мөнгө төгрөг хэрэгтэй. Тэр нь бүжгээр амьдрж болох уу? Амар асуултснаа чи. Яагаад энэ хэр чи зургаар амьдрч болж гэнэ үү? Чи мөнгө тоолоолын тейлер хийгээл амьдрч болж гэнэ үү? Ер нь бол баг хүмүүс урлагийнхныг бас арай жоох өөрөөр ойлгож эхлэх хэрэгтэй байна миний бодлоор. Яг тэр урлагийнхны тоглолтын мөнгө бол ер нь жоохон том шүү дээ. Би 2 дуулаад үгүй 3 сая ч юм. Тэгэхэд 3 сая төгрөгийг олох гэж одоо тейлер ч юм уу банкны Япон өдр хүмүүс хэдэн сар ажилладаг үлээ. Тэгэхээр урлагийнхны тоглолтын мөнгө бол том. Бүжгээр амьдрж болох болно. Гэхдээ хэрвээ чи шилдэг нь бол сайн нь бол. Угаасаа ямар ч тал дээр ямар ч салбар дээр хэрвээ чи муул байх юм бол угаасаа хэцүү. Хэрвээ яг үнэхээр хайртай байгаад сайн байгаад чадчих юм бол чамаа гэсэн хүмүүс хаанаас ч юм гараад ирнэ. Тэгэл бүжгээр амьдрж болохгүй юм байхгүй шүү дээ. Яг аав ээж нар тэгж боддог л байх л та одоогийн үеийн яг манай сургалтын сууж байгаа хүмүүс аав ээж нар тэгж гудамжны бүжиг гэж ойлгож байгаа шүү дээ. Ер нь чи гудамжны бүжиг гэж юу игээд байгаа. Тэг наатахаар амьдрж болох юм уу чи ирээдүйд хэрэгтэй юм хий гэж гэдэг байхгүй. Гадаадынхныг харах юм бол айгуугаа ажил мэргэжилтэй. Гэхдээ давхар хажуугаар нь айгуугаа хоббитэй. Тэр хоббигоор яадаг вэ гэхээр стрессээс гардаг ч юм уу. Стрессээ тайлдаг, ажлаа дуусчаад оройн очныг хоббигоо хөгжүүлдэг ч юм. Манайхан болохоор зүгээр л full time зүгээр бүхэл ажиллаа л хийгээд байдаг. Тэгээд стрессээ тайлдаг юм нарих ч юм уу. Оройдоо ямар ч утгагүй зүгээр ямар утгаар арих болж байгаа юм хэрэг зүгээр стрессээ тайлах гэж ч юм уу. Найзуудаар уулзахаар арих гэдэг ч юм уу. Төв ер нь стрессээ тайлж. За энэ стресс. Стресс үү?
Мэдээж чи бүжиглж байгаа л чиний ажил шүү дээ. Бүжиглж байгаа л стрессээ тайлах тул чи дахиад бүжиглэхгүй шүү дээ. Ари өөрөөр одоо яаж тайлах. Стрессээ тайлахын тулд бүжиглэн. Бас л бүжиглэх. Бас л бүжиглэн. Яг тэр бүжиг чинь бидний хувьд ажил мөртлөө бас бидний дуртай зүйл байхгүй юу? Хүн чинь аз жаргалтай үед бүжиглдэж шүү дээ. Тэгэхээр бид нар зүгээр яг бүжиглж яхад заримдаа заал руугаа би өглөө 9 цагт ороод бүжиглж жагаад өдрөө хоолоо идэхгүй явж байгаа нэг харахад орой 6 мөр болцоод байгаа байхгүй юу? Тэгэд ингээд нь shit гингүүд яваад хоолоо идчихээд тэгээ буцаа бүжиглж чад цагаар уушны 2 болцоод байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь яг хүн дуртай мэж жагаад хичнээн цаг өнгөрч байгаа мэддгүү дээ. Яг тэрнтэй адилхан хэрвээ би ямар нэг стресс ч юм ингээд хүнд юм ярьж чадахгүй юм дээр байх юм бол бүжиглээд яг тэр үед тохиолдсон юмтай таарсан дуу өдр сонсоод би бүжиглж ийн гэж төсөөлөх ч юм уу юу тийм. Тиймэрхүү юм ахаар стресс амар тайлдаг. Тэрнээс биш нэг стресс тайлна гэл гараал юу гэдэг мэдгүй ууж муугаал кино үзэл нэг тийм байдаг ухаа. Гэхдээ заримдаа жоохон paintball тоглох хэрэгтэй. Paintball Counter Strike тий. Баг. Одоо чиний ярианаас ингэ сонслоо л да. Годомчны бүжиг гэлээ тий. Миний төсөөлж байгаа годомчны бүжигээр бол тий. Зүгээр л нэг тий жоохон хүмүүс ингээл бүжиглээл. Тийм л юм годомчны бүжиг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Ер нь годомчны бүжиг гэж яг юу хэлээд байгаа юм тий. Тэний талаар одоо уул наав ээж нар нь бүгд англи хэлтэй бол интернет руу дуухчихна л та. Гэтэ манай аав ээж нар орос хэлтэй. Интернет орос дээр ч угсаа гоё юм ачихгүй л та. Годомжны бүжиг хэр зүр зааланд үүсээгүй бүжиг гэсэн. Зааланд бид нар мэддэг балет, юу гэдэг өөр бүжгүүд үүссэн. Годомжны бүжиг клубд найзуудынхаа гэрт сургууль дээр энэ тэнд хаасаг үүссэн. Гэхдээ зүгээр нэг өдөр байж байгаа л нэг хэд өдрийн өмнө за энэ годомжны бүжигийг бичиж гэж хэлээгөө 40 жилийн турш ингээд хөгжөөд явж байгаа бүжиг тийм. Тэгэд анх ч гэсэн балет гарч ирэхдээ хүмүүс сонин содон л байсан билгүү дээ тий. Зарим нь хүлэн зөвшөөрөхгүй ч юм уу. Тэгэл ер нь ямар нэг юм шиний mūс болгонд ихний хэлжэнд хүмүүс хүлэн зөвшөөрдөггүй шүү дээ. Ямар тэнийг юм бэ наа ч гэдэг. Шүүмжлэл. Годомжны бүжиг үүсээд өнгө 40 жил болж байгаа. Гадаадад бол угаас та бүхэн харж байгаа тэгэл step up гэдэг кино гараад хүмүүс ингээл ойлгож эхлэв. Энэ одоо бүхэл дуу, клип, реклам ардаа годомжны бүжигчдтэй. Тэгэл ер нь годомжны бүжиг яг хоо street dance гэж нэрлэдэг байгаа гэсэн. Монголд яг хоо street dance гэж хэлэхээр годомжныг ингээд нэг дамп даржаа 7 буудлын дэм л ороод ах шиг амт толгоонд. Тэг яг хоо ер нь яванда гайг болох хаа. Гэхдээ гадаад хүлэн зөвшөөрөгдчихэд ингээд айгүй гоё хөгжөөд байхад Монголд яг тэр хэмжээнд нь хүлээж авахгүй байгаа тахаар миний жоохон зүрх хэмзгэлдэг. Ягаад тэгэхээр би өөрийн айгүй хайртай чиний хайртай зүйл чинь яг байгаа хэмжээнд хүндлэгдэхгүй яваад хахад нэг амар тийм гоё санагдахгүй. Тийм болохоор энийг хөгжүүлэх гэж үзэл яваад байна. Тэгээ танах ер нь их сурчлагыг хийдвэ шүү дээ. Одоо чинь манай бүжгийн институтын ирээрээ те бүжгмээрэл манад ирээрээ гоё өвсөлттэй гоё болъё гэвэл манай аим продакшныг зориороо мөрөөрөө ч юм уу. Турыг гэвэл манай төвд үйлчлүүлээрээ тэр лөө. Тийм зумба фитнес мэднэс лөө. Тэгэхээр ер нь одоо чухал биш шүү тий. Тийм бидний гол зорилго аим прод яг аим прод одоо удаан тогтнож байгаа гэхээр бид нар яг тийм байхгүй мөнгө нэг хардаг. Гол нь мөнгөтэй биш. Яг одоо юу дээ амар олон хүн ороод ирсэн. Айгүй олон хүнтэй 40 50 шавьтай би урдаа зогсож байгаа. Гэхдээ нөгөө хүмүүс нь бүжгийн талаар юу ч мэдгүй. А тэрний оронд 3 ширхэг бүжиг ойлгодог хүний өмнө би бүжиг заавал надад амар урамтай байхгүй. Тэгэхээр бидний сургалт ягаад реклам явуулдаггүй гэхээр хэрвээ бид реклам явах юм бол янз бүрийн хүмүүс ирнэ шүү дээ. Телевизээр явах юм бол нэг амарийнхан гэж гүгэл ирнэ шүү дээ. Бид нар болохоор зөвхөн интернетээр юмнууд явуулж байгаа шүү дээ. Энэ ч гэсэн интернет талаа явагдаж шүү дээ. Тэгэхээр юм үздэг, юм хайдаг залуучууд нь төрүүлж олж ирдэг байхгүй юм. Тэгэхээр тэрэнд би айгуу дуртай ягаад тэгэхээр тим хүмүүс илүү бүжигт хөгжих нь арай илүү ойлгомжтой гэдэг юм уу да. Тодорхой байдаг тэгэхээр тий. Тоолон дээр бас хөгжилтэй явдлаа бүжиглж яхад одоо мэдээж хүн төгс байгаа. Алдсан шүү дээ. Алдахгүй байгаа. Алдахгүй. Ямар юм байх одоо хөгжилтэйгээс юу түрүү жилийн балхаахын тоглолтын дээр Sweet Emotion хамтлагийн ард бид бүжиглжсэн байхгүй юу? Энэ жил бас балхаах дээр яасан. Тийм энэ жил бас балхаах дээр гарсан. Тэгээд чинь Sweet Emotion ард бүжиглжсэн. Бид нар нөгөө нэг EB Palace концерт их тайхам Royal гэдээ хоёр тустай байгаа шүү дээ. Тин тоглолт болж байхад Royal дээр нь сууж идэх байхгүй бид нэг хийх юмгүй. Тэгэл үдсэн чи хизээ нөгөө нэг Sweet Emotion гарахыг мэдгүй арай гарах болоогүй юм байна гэж бодож байгаа. Тэгэл бүгдээрээ дээш харцсан. Яж байгаад ингээд дотор өмнө ийл гаргацсан зарим нь ингээд амар шал өөр хувцтай байжсэн чил Sweet Emotion менежер гүйж ирэл танаа номер чи яг одоо явах гэж юм гэсэн байхгүй. Одоо энэний дараа явах шиг ялцаараа гэдсэн чи бид нар бүр салгалж байгаа юм чи. Тэгээс гяс бүгд хувцас өмсөл бүх юмнууд өмсөл тэгсэн чи бүр гяс яг одоо зарлаад ингэсэн бид нар бүр яг бидний өмнө зарлаад байгаа хувцас өмсөж байгаа чи. Та бүхний өмнө Sweet Emotion хамтлаг гэдэг нөгөө айн явж эхлэв. Зан гэл айн яваад эхэлж байгаа байхгүй бид нар тэгсэн чи Royal дотор зогсож байгаа шүү. Тэгэл тэнчэнээс нөгөө нэг хүн чинь нэг өглөө босоод нэг ажилласаа хоцорчоод хувцаар өмсөөр өксөл донцоол нэг бөө юм болдсон шүү татаал. Тэгэл тэр чигтээ Google цахилгаанаа татаал жаа гэл ирээл яг ирсэн чи бидний одоо юу дээ
бид нар жоох ихлээр нэг аяглаад нэг 10 секунд явсны дараа гардаг. Тэгэж бид нар яг ирсэн чинь тэр 10 бараг дөгч байгаа байхгүй юу. Тэгэл өмдөө татсан ч ихтэй гүүсээр байгаа роялос гүүсээр тайсны ард гүүсээр байгаа тайсан дээр гүүж гарч ирээл таг гэсэн чинь яг тараал тэгэл ингээд болчихсон. Тэр юмыг цагийн тулгаад юм дим юм шиг тий. Ер нь жоохон бэлэн байжсэн тэр ямар нэг юм ёо. Тэр амар энэ. Тэгээд бүжгэн дээр зөндөө юмнууд болд юм аа. Яг нөгөө нэг үдчихэж байгаа хүмүүс мэдэгддэг гэж боддог. Гэтэ бид нар чинь нөгөө тайзан дээр амар их ярьдаг байхгүй юу? Би сая нөгөө нэг GoPro-гоор биччихээд өөрийгөө. Тэгээд тэрийг дараа нь бүжиглэж явахдаа биччихээд тэгээд тэрийг дараа нь ирээгээд үзсэн байхгүй юу? Хоошоор level сол. Аль бүгдээ аваа. Хай. Хоошооч. Чи игнийг алдаа. Амар их яриад. Гэтэ тэднийг хийхдээ гол нь ингээд амар нөгөө тайзан дээр инээсэн. Шүдэн ийм үртэл игнийг аваач. Надад нэг тиймэрхүү байл ирчихсэн. Тийм. Ер нь ингээд роботтой ингээд хамт ингээд бүжигтэй нь ажиллаж байна те. Энэ манай Монголын аюул олон битгий хүмүүстэй ажиллаа. Чиний харж байгаа юм те. Хамгийн дур булаам тийм эмхтэй. Чиний бол хэн бэ? Дуучтаасоо? Тийм, дуучтаас одоо халуухан ч гэдэг юм уу те. Чи мэдээж ард тайзан дээр харж л байгаа шүү дээ. Яа, тайзан дээр нэг хувцалгыг хараад байдаг юм аа. Гэхдээ зааж орой. Хин ч юм бэ? Нэг амар олон байхгүй бид нар хамтарч ажилласан 3 хүн цэлмөө свит эмоцны дээр байгаа. Энэ дундаас надад бас хэд хэдэн дуучин байгаа. Хараад хаад миний бодлоор 3 охины аногч юм уу? Амар тийм хөргөн бамбруш шиг. Тэгээд би дандаа бамбруш гэж дууддаг байхгүй юу? Тийм тэгэл бамбруш анаа гэл. Тийм амар ийдтэй. Уусаа очин юм уу эсвэл зүгээр л юм. Би миний өсөөч. Би дандаа би зөвхөн би дандаа бамбруш гэж дууддаг юм. Тэгэхээр юм амар нэг юу гэдэг хүмүүсийн 3 охиныг харангуйтаа бас нэг гадаас нь харангуут нэг юм амар жоох юм цэмбгэрч юм шиг нэг ингээд нэг юм жоох хүндий юм шиг харагдаад байсан. Яг тулаад үзэхээр миний ер нь ажиллаж исэн хүмүүсээс хамгийн энгийн амар инээдтэй. Тэгээд тэр дундаа анаагч болохоор нэг тийм амар тийм игдүүтэй. Биш игдүүтэй гэснээс тэр нь одоо манай ингээд тэр сая эмгтэй хүмүүс чинь бүжиг сурт хэр юм ер нь одоо. Урлагийнхаа угаас цаанаас авьяастай шүү дээ. Авьяастай юм. Угаасаа дуулдаг юм. Зарим дуучдыг хараа гэсэн ингээд одоо тайзан дээр яг клип дээр агуу гоё бүжиглэж мүжиглэн шүү дээ тий. Тэгснэ яг тэр дуугаа тайзан дээр хийх болохоор ямар ч юу байхгүй. Бүжиг баг. Ингээд зогсоод идэх тий. Тэр хотлоо нэг жоох ингээд нэг хөдлөөл яад гоё ингээд бүжигтэйгээ хамт хийч болдог юм. Одоо яг нь тэгэл яг чинь тоглолтыг шоу бизнес рүү бүр амар том орчлоо шүү дээ. Наач яриа бүр ингээд шоу бизнес чи бүр шоу хийх хэрэгтэй шүү дээ. Крис Браун, Ашер Эдрийн тэл харьцуул яриад байгаа шүү дээ. Бейонсе эдэртэй. Бүх тоглолтын тэр чигтээ бүжиг дэглээчтэй тусдаа. Бүжиг дэглээч нь бүтэн тоглолтын бүжиг дэглэл тавиад их өндөр үний цалин авдаг. Бүжигчд нь сайн цалинждаг. Тэгээ гадаадад ямарх байхаас сонсчихсан юм аа. Хөгжимчдөөсөө илүү бүжигчд нь илүү цалин авдаг гэж. Тийм яагаад тэр нөгөө тоглолтыг ингээд сэргээж авч идэг яг ард нь бүх юм нөхөж явж шоу хийж байдаг болохоор. Тэгээд яг Монголд нэг яадаг баха. Яг одоо би ч надад зөвхөн яг бүжиглэж байгаа гудамжтай бүжиглэж байгаа бид нар ч одоо анхны үе шүү дээ. Тийм болохоор одоо хэрвээ бид нар ингээд одоо тогтцсон Монгол лидер гараад ирсэн болохоор бидний дараагийн үеэс дуучид гарч ирэх юм бол одоо бидний дүүнер дуучдуулж гарч ирэх юм бол тэд нар биднээс суралцаад яг ийм шинэ бүжигтэй ч юм уу тайзан дээр бүжиглэнгээ дуулдаг тийм гарч ирэх баг. Тэрнээс биш яг одоо байгаа хүмүүст бид нар бүжиг заагаад ерөөсөө өмнө бүжиглдэг байсан үнийг шууд бүжиглүүлэх юм бол жоохон хэцүү. Тэгээ тэр хүнд ч бас ер нь одоо жоохон өөрийнх нь тийм юм суудсан байгаа бох. Тэгэхээр ер нь бүжгийн ихлэ техникийг аягүй зөв заах хэрэгтэй. Тэгэхээр тэгэл багаас нь л тийм шинэ залууд уушд угаасаа одоо яг асуур эдэргийн хамтлаг байдаг шүү дээ. Шинээр орж ирж байгаа. Тэр хамтлаг эдэр чинь гурвалхна. Эдэр чинь манай амрын шижрийн сургалтанд суудаг хүүхдүүд байхгүй бүгдээрээ. Тэгэхээр бүр багаасаа ингээд яг нөгөө нэг Солонгосын YG Entertainment эдэр гэдэг шиг яг бүжгээ бэлддэг, дуугаа бэлддэг бүх юмуд ингээд давхар гэж явж байгаа. Тийм тэгээд хуучин үеийнхээ гол нэг амар муулж байгаа юм биш. Тэр хүмүүс аягүй гоё юмнууд хийсэн. Гэхдээ бас шинэ үеийнхэн гэх юм бол илүү тэр хийж өгсөн юмыг илүү дээд түвшинд авчиад бүжигч оруулаад шоу тоглолт болгоод илүү гоё явах хэрэгтэй. Ер нь бол одоо болт нэг юм дуучин урдаа байдаг. Бүжигчд хойно гэсэн юм яваад шүү дээ. Гэхдээ Chris Brown Asher эдрийг харах юм бол тийм шүү дээ. Өөрөө дотор орсон юм. Цогтой. Beyonce эдрээс л байдаг шүү дээ. Яг би махбат болол. Бүжигчдээ тул цалцаал. Тэгээ гол нь тэрний төлөөс хэдэн сарын бэлтгэл ордог, айгүй их хөдөлмөр гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Хүмүүс ч одоо жишээ нь баг маргааш би тоглолтыг гэж байна. Миний ард 20 ч юм. Үнэхээр цогт байгаа юм тест. Амар их. Тэгэхээр чи тэр тэндээс юу харж болох вэ гэхээр бүжгийг хэр хэмжээнд үнэлдэг вэ гэдэг шууд харж болохгүй. Гэс миний ард 20 гарах би яалт хэрэгтэй маргааш ч юм. Тэгэхээр чи бид нэр бүжиг 50, 20 үнд заана, жидлэн амар их ажиж тэр нь бол. Тэгэл яах вэ? Яванда гайг болохгүй. Яванда ер нь ойлгох. Нэрээс төөгөө маань юу 10 жил айсар болоод гисэн юм би. 10 жил үү? Тийм.
Лаборатори 1-р дунд сургууль. Өнөөдөр сургууль гэсэн үг тийм. Тэгээ нэгдүгээр сурц одоо юм чи атман дийлүүлж үзсэн нь. Атманаар биш тий бас. Үгүй атман байтугай ангийнхаа зүгээр хүмүүст л хүүхдүүд л айгүй их дийлүүлдэг гэсэн шүү дээ. Тэгээд Одоо тэр хүүхдүүд чинь чамтай хайцтай яаж ирж чинь мэдээч дийлэгч л гэсэн. Яг одоо годомч таар шүү дээ. юм ярихгүй шүү дээ тийм. Чи эсвэл жоохон жожиг байсан юм. Үгүй би бол жожиг байгаагүй. Гэхдээ би чимээгүй урт хаяг явж идэг нэг тийм туранхай жижигхэн хамгийн намхан тийм байсан. Тэгэл дээрлэх хүн гарна цохиж мөхөн би тэгэл чи намайг яагаад зөкж байгаа гэж үйлж байлаа. Одоо бодож аваа энэ дэртэй. Нэг тийм амар сонио юу нэг жоох хүүхдийн гин зам мэдээж цохиулчаал би зам цохиулах юу юм эсэ гэж юм нэг тийм Уурлалаа. тий уурлалж төнж мэнэд байгаа маш зодуулчаад зодуулаад чи нэг амар зодуулж бодож зүгээр цохиж мөхөх ч юм уу тиймэрхүү юм дэр нэг амар ер нь жоохон доожаагүй зал байсан баха залууч гэдэг доожаагүй байна тийм би хүүхэд тэгэл яах вэ яагаад би доожааг байсан гэж өөрөө боддог гэхээр чаддаг юмтай байгаагүй юм уу хичээлээс гадна ингээл 10 жил болгоныг харж байхад ингээл хамгийн сургуулийн гоё хүмүүстэй үерхтэй гоё залуучууд чинь саксны чигшээгийнх ч юм уу нэг тийм юм хийцэн мэдсэн хүмүүс үүдэн шүү дээ нэг юм твцэмцэнд оролцдог Чи тэр бүжиглэхгүйсэн. Тэг яг хизээс ирчихсэн. Бүжиг рүүгээ. Нэг 10 11 төр ингээм уу да 10 дугаар ангид бол чимээгүй нуугдсан авьяас Аха. 11 төр ангид нэг тэмцээнд ороод За. Ганцаараа. задлаад тэмцээнд ороод задлаад тэгээд тэр тэмцээний яж яхад нэг тийм шоу тэмцээн телевизээр айгүй удаан гараад хүмүүс таньдаг болоод тийм тэгэл тэрнээс хойш гайгүй хүмүүстэй харьцаж зураал ер нь бол өмнө амар ичимхээс багш намайг ингээл эрт бүртгэн штэ аагаас юу штэ саруул төгсгөлтэй ингээд минь нөр уламжтай тийм ичимхийг бодохгүй тэгэл яг 10 жил яг 10 дугаар ангийнхаа юун дээр шинэ жилээр бүжгэлдэн штэ хүмүүс ч ороод нэг спорт заланд ороод тэгсэн чи би бүр амар хипхоп хувцсан. Тэгэл өөрийнхоороо бүжиглэл үйдсэн чи дараа нэг өхөн юун дээр коридорт гүйж ирээл миний дугаарыг аваад тэгээ манай найз чиний дугаарыг өгөөч гэсэн ингээд би ч амар ичимхий штэ. Тэгэл нэг өхөн дугаарыг аваад тэгэл тэр өхөнтэй чатлал бичээл тэгэл дараа тэр өхөнтэй уулзахгүй. Тэгсэн тэр өхөн манай сургуулийн хамгийн хөөрхөн амарлаг бүжгэлдэг өхөн. За. Тэгээ би ч нь болохоор юм туранхай жижигхэн байна штэ. Тэгэл тэрнээс хойш ер нь за хэрвээ ийм өхөн намайг сонирхч ивэл тэгэл би бас тэгж бүжиглэж хэлжсэн. Тэгээ хэрвээ бүжгээр явбал тэгэл гайгүй байна да гэж бодлоо. Миний юу сонгосон бүжгэл юм байна да гэж бодлоо. Мэдхгүй. Гэтэ ер нь ихэнх гадаадын бүжгийг хараад байхад анх бүжиж гисэн шалтгаан нэмэгтэй юм гэдэг шин. Тийм эсвэл шарандаа ч юм уу. Төв юм хийж шартай. Шартай. Гэхдээ нэг юм араас хөөсөн шар биш. Одоо нэг араас хөөсөн шар гэдэг нь юу гэж хэлэх юм бэ? Би нэг одоо нэг чадна энийг би ингэсээр гол чадна гэдэг нэг гүрийгээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Би ч чамд харуулна даа гэх нэг ийм үгүй шар байдаг шүү дээ. Тэр чинь болохоор харуулна даа гэх 90 цаг дээр яриад байгаа. Нэг би одоо ингэндээ гэдэг өөрөө галбар хүчтэй байгаа. Миний шар болохоор их тийм биш. Окей чи бэжлээ. Би чамд угаас харуулъя. Тэгэд яг цаг хугацаагаар ирэх байх. Гэтэ тийм нэг дотроо нэг угаас чинь барахгүй гэсэн. Тийм бодол. Гэтэ яг зүгээр бүжиг дотроо ч юм уу хэрвээ хүнтэй өрсөлт тийм бол тийм их юм уу гэсэн. Яг би нэг тийм хүн тийм бодол байх хэрэгтэй гэж бодод шүү дээ. Би сайн, би шилдэг нь болно. Бусд хүмүүс над шиг биш би дахин давтагдчихгүй намайг хүмүүс үнэлэх хэрэгтэй гэсэн нэг тийм бодол байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй тэгэл нэг юм амар их авьяастай мөртлөө нэг өөртөө итгэл хүмүүс үүдэн шүү дээ. Ингээл яг энийг хийчихвэл яах вэ гэд би нэг тийм хүмүүст нэг юу биш. Ер нь одоо ингээд бас хүмүүсийн тухай яриад л манай монголчууд монгол хүмүүсийн маань зан характер ер нь манай монголоор хөгжихэд тий яг саад болж байгаа зүйл юу гэж бодож байна юм. Нэг тал нь хөгжөөлөн гэдэг нь нөгөө тал нь харагдахгүй ингээл хөгжиж нэг болохтой хөгжихгүй тэгэл Зан характер тал дээр үү? тий За чараа. хөгжихгүй шүү дээ ингээл Хөгжихгүй хөгжиж байгаа шүү дээ. хөгжиж байгаа. Гэтэ тийм хурцтай Хөгжиж байгаа нэгнийгээ дэмждэг байхгүй юу? Аха. Тэр чин бас зан характер гэх юм уу юу гэдэг. Би одоо YouTube дээр дислайк дардаг хүмүүсийг ойлгодог шүү дээ. Яг гоо чам таалагдахгүй дараарай гэсэн товчлоо та мэдээж. Таалагдахгүй гэдэг товч. Гэхдээ одоо нэг хүн Монгол улсын хадлаа юм хийгээд Монголдо бас юм хөгжүүлээгээд юм хийгээд явж байгаа бол чи бас Монгол улсаа хөгжүүлээ л гэж бодож байгаа үстэй. Би хөгжүүлээ гэж боддог, чи хөгжүүлээ гэж боддог тийм. Би уран бүтээл хийлээ. Чи намайг дислайк дарлаа шүү дээ. Би минийх муу гэж бол. Би бүр үнэхээр суу гэж болно. Чи дислайк дарлаа. Гэтэ хүн чи урмаар амьдэрдэг байхгүй юу? Би хөгжүүлээ гэж бодож чинь чи хөгжөөсэй гэж бодож чинь. Тийм. Хөгжүүлээ гэж бодож байгаа хүн дээр чи лайк дарах юм бол тэр хүн жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа тэр хүн сайн юм хийж эхлэв шүү дээ. Тэр дислайк дараад байгаа хүмүүсийг би гайхаад байгаа байхгүй. Өөртөө ч бас монголоор хөгжүүлээ гэсэн бодолтой хүмүүс байгаа зү. Тэгээ уул нь л зүгээр яг нэг ийм бэд юм шиг байгаа нэг яг
өөрөө ерөөс ямар нь орж үзээгүй ч юм уу нэг чи ер нь яг нэг тийм хайрцагт орчт юм шиг үлээ. Яг ингээ байгаалахаар би бас яг сая Европ руу явж ирчээд Европ бийж байхдаа ингээл бүх хүний бичлэгийг үзэл юм лайк дараал YouTube бүх хүмүүст ингээл айгүй гинт ийдэг болж молоо гадаад очингуудаа. Тэс нэ Монголд орж ирээд яг эхний нэг сар ч юм айгүй гоо ийдэг яг тэр зангаараа байж байгаад сарын дараанаас уусаал харангууд энэ өдөө юу гэдэг юм ингээл дислайк дарах гацж байгаа ч юм мэдрэгдээд байдаг байхгүй наад заримдаа. Тэгэхээр жоохон гэгээлгээр амьдрах хэрэгтэй мó да ер нь жоохон гоё өнгөтөр харж тэгэхгүй бол тэгэл яг л нэг юм хар бараа юм дотор л нэг үзье ядаа л байгаад байгаа юм шиг байна шүү дээ. Тэр дислайк дараад байгаа хүмүүс бас бодох хэрэгтэй гэж бодож байна тий. Та нар ч бас монголоор нэг хөгжүүлэхийг бодож байгаа илгүй тий. Тэгэд яагаад чамаас сайн л хэвчээ чамаас илүү болоод тэр хүн бичлэгээ тавьж гин бичлэг хийгээд зориглоо тавьж гин тэрийг сайхан урмаар тэтгээд муурч хийж болно шүү дээ. Муурч хийж болно. Тэгэл урмаар тэтгээд тэр үжи тэрийг ч үзээд баярлна тий. Тэгээд гэхдээ жоохон тийм шүүлтүр маягийн дислайк хийж магадгүй л дээ. Хэрвээ чи энэ дислайкийг давж гарч ирээд энэ шүүлтүрийг давж гарч ирэх юм бол чи юм хийж яана гэсэн үг ч юм уу. Тэгэхгүй муу юм хийгээд буруу бодолтой хүн юм хийгээд хахад лайк дараад ангууд нөгөөт нь бүр шал өөр юм болоо гараад ирж болно шүү дээ. Бүр балаа юм гараад ирж болно шүү дээ. Бүр энийг яг гаргаж ирвэ гэмээр. Тэгэхээр шүүлтүр юм байж магадгүй. Гэхдээ яг хүмүүс яг нэг ямиг үнэлэмж байхгүй. Одоо чи миний хувьд дуучин амархуу гэх юм бол яг шинэ үеийн дуучин. Бүжгэлдэг, дуулдаг. Тэгээд яг л нэг тийм Монголын Chris Brown ч юм уу нэг тиймхүү талын BX дуулдаггүй, биш BX бүжгэлдэггүй. Sorry, BX дуулдаг шүү. BX бүжгэлдэггүй, бол бүжгэлдэггүй. Бүжгэлдэг мөртлөө дуулдаг юм байна. Тэгэхээр яг иймэрхүү хүмүүсийг бид нэр хараад энэ юу хийж байгаа, энэ юм хэзээ шийд болдгоо гэж бодохгүйгээр хараа бид нар тэрэнд нэг яах хэрэгтэй юм шиг. Жишээ нь Номинжин байна. Хамгийн анхны альбом бол бүр мэдрэл муутай гоё альбом байсан. Гоё байсан. Миний бодлоор хамгийн анхны альбом л шүү дээ. Тэрийг манай монголчууд мэдээгүй лээ. За ингээд манай өнөөдрийн дугаар энэ үрээд өндөрлж байна. Ингээд угаасаа нэвтрүүлэг дуусаад орсон зочин маань өсвөр насны бүтцтэй зориулаад үрээд хэлж байгаа. Ингээд төвийг уриал хэлтгээс сонсцгоо. Сик уриалга те. Ямар ч хүн ер нь асуусан хэлэх юм байна вөхөр нэг л юм хэлдэг. Хүн болгоно юмд би энд хайртай энэ өдөргөж хэлдэг би одоо би энд айгүй хайртай өдөргөж. Гэтэ хэрвээ чи хайртай бол тэрийг яг хайртай гэдгээ батлаарай гэж хэлмээр байна. Хэрвээ ээж чинь амар тийм өрөвдөлтөй байдалд байгаа чи ээжтэй хайртай гэж ээж байгаа эзэж хаяад явдаггүй шиг. Чи ээжтэй хайртай бол чи ээж байгаа босоод өнгөлөө гоё яваасаа гэж үзсэн шүү дээ. Тэрнтэй адилхан. Чи хэрвээ бүжиг хайртай бол бүжиг чинь бас Монголд хөгжөөгүй тийм доогуур төвшөнд байх юм бол тэрийг хөгжүүлэх гэж зүтгэрээ тэрийг батлаарай л гэж хэлмээр байна. Ямар нэг юм хайртай бол хэрвээ нэмэр өөдгөртэй яваад байна аа. Өөдгөртэй явцсан гэсэн.